Нэгдүгээр Солонгос талаас, Netflix талаас бол бүр үнэхээр маш өндөр зэрэглэлийн судалгаатай орж ирдэг. Энэ тамирчдыг сонгон шалгаруулад хамгийн сүүлийн шууд шийдвэрт Spark гэж ямар ч нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нар аль болох Монгол улсаа төлөөлөх боломжтой те. Тэр бүгдийг ингэж санал болгож бүх судалгааг нь давхар хийж өгч байгаа. Тэгэнгუთ нөгөө сонгон шалгаруулалтан дээр хамгийн түрүүнд тавьж исэн шалгуур нь юу байсан бэ? Энэ дараа чи энэ нэвтрүүлэгчүүд юм уу дэлхийд дахин дөр ямар ч зөвхөн спортоор биш бизнес, урлаг, соёлоор ингэж өрсөлдөх хүмүүст бас гоё юм анхааруулга болж магадгүй гэж бодоод байна. Юу байсан бэ гэхээр сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг булмурц байгаа монголчуудтай. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хот маш их цастай юм. Гоё өдөр байна. Тэгээд өнөөдөр манай студид бас шижгэнсэн хоёр залуу хүрэлцэн ирсэн. Тэгээд өнөөдрийн сэдв маань юу ах вэ гэдгийг эхлээд таавхан дэлгэхэд бид нар бас өсвөр нас болон Монголын үрс хүүхдүүдийн хүчирхийлэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар бас ярина. Үүнээс гадна яг халуун сэдв болоод байгаа. Netflix-ийн хамгийн том шоу Physical Asia гэдэг манай монголчуудаас яг тэнд шуугуулж байгаа үүнтэй холбоотой сэдвүүдийг бас ярих болно. Үүнтэй ч холбоотой хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёр зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За манай зочдыг бас цугсган танилцуулах юм бол нийслэлийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэрэгжилтэн дэслэгч оргил хүрэлцэн ирсэн байна. Бат оргил. За дүлгөөнийг бол бүгдээрээ мэдж байгаа бах. Тий. Одоо мөн Spark Agency-гийн CEO гэж явна тийм ээ. Тий. Мэргэжлийн бас маркетер мөн Монголын сагсан бөмбөгийн холбоотой холбоотой маркетингийн ажил байгаа. Тий. Ер нь спортын маркетингийн чиглэлээр төрөлжөөд явж байгаа. Төрөлжөөд явж байгаа. Та тун амжилттай явж байгаа. За ийм хоёр зочин хүрэлцэн ирсэн байна. Тэгээд сайхан үйлцэцгөөж гинүү? Ер нь завгүй л үйлчж байна да. Завгүй үйлчж байна. За. Тэгээ манайхас гэх юм бол яг одоогийн байдлаар Монгол банкудтай хамтраад Монгол банк болон Монгол банкуудын холбоотой хамтраад дансаа бүг ашиглал болон CUGS брендингтэй хамтраад өдөр бүр хүүхдэд анхаарч хайрлая. Аян гүнж байгаа. Тэгэхээр энийг ингээ харахаар хүмүүс нэг юм маркетингийн ажил гэж хараад байгаа. Үгүй энэ бол нийгмийн хүрээнд аль нь бүгдээрээ бас яг юм үр хөвгтүүдийн төлөө яг нийгмийн хүрээнд л урьдчилан сэргийлэх за үүнийг таслан зогсоох гэдэг л ийм үүрэгтэй ийм ажлыг л явуулаад байгаа юм байна шүү дээ тийм үү? Тийм. Өдөр бүр анхаарч хайрлая, хүүхдээ анхаарч хайрлая гэдэг айныг яг ингээд яагаад зохион байгуулсан бэ? Ингээд шалцгаан гэх юм бол одоо яг статистик тооноос эхлэе ярил л та. Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүүхэд хохирсон гинт хэрэгт нэгд 10,995 бүртгэгдсэн. Тэгээд яг үүнээс яг ингээ хараад үзэхээр одоо ямархуу төрлийн гинт хэрэгт илүү хүүхэд ингээ хохирч ийн вэ гэхээр одоо хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын халдшгүй байдлын эсрэг гинт хэрэг байдаг. За энэ дотроо яг хүний биед хүнд болон хөнгөн хохирлуулах за мөн дээрээс нь өмчлөх хэргийн гэмт хэрэг буюу хулгай дээрэмзэл энэ төрлийн гэмт хэрэгүүд нэлээдгүй ихийг дамгай эзэлж байгаа. Тэгээд яг үүнд чиглэсэн яг эцэгчүүдэд чиглэсэн өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая. За мөн дээрээс нь нийгмийн төвшөнд хүүхдүүдийн зан төлөвшөлт боловсролын байгууллага CUGS брендинг гэдээ хамтраад бүгдээрээ энэ хүү айныг зохион байгуулахаар хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэглгүй яг урьдчилан сэргийлнэ гэдэг нь өөрөө маш оновчтой зүйл болоод байгаа юм тийм ээ. Тэгэхээр бид нар одоо яг захим орчинд сэтгэл сэртгэлэх юм олон зүйлийг л харж байна хүүхдүүдээ одоо бид нар чи одоо миний хувьд гэх юм л өөрөө яг болцохч учраас тийм зүйл маш хүн тусдаг. Одоо энэ нөгөө нэг хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд хүчирхийлэл дүршдэг. За нэгнийгээ хүчирхийлэх гэдэг олон юм асуудлууд гарч. За энэ маань ингээд нэгдүгürt бас Facebook задгаагаар аягүй их тавигддаг. Энэ зөв юм уу буруу юм уу гэж нэгдүгürt асуумаар. Хоёрдугаар тэгэхээр үеийн хүүхдүүд нэгийгээ бүлгэлэн одоо дээрлэх одоо хүчирхийлэх гэдэг ийм асуудал одоо хэрэг сэтэрлээ. За үүн дээр ямархуу арга хэмжээг авдгийм бэ? За болцсон зүйлийн дараа ямар арга хэмжээг хүүхдэд авдгийг тэр чинь
үлдэж байгаа хүн нь өөрөө бас насан туршгүй хүүхэд байгаа даа шүү дээ. Тийм тэгэхээр энэ талаар бас мэдмээр байна. Тэгээ энэс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар гурлын яриад бас эхлүүлэх зүгээр ах гэж бодож байна. За тэгээ түрүүн хэлсэнчлэн хүүхэд тохирсон гин зэрэг ярьсан те хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг нэлээдгүй хувийг нийцэлдэг жин даадаг гэд. Тэгээд хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг яг ингээд задлаад үзэх юм бол үеийнгийн дээрлэхэлт ингээд нэгнийхээ гадуурхалтаас нэлээдгүй ингээд үүсэж байгаа. Тэгээд сүүлд үеийнгийн дээрлэхэлт хуулиар зохицуулагддаг болсон. За хэрвээ ингээд хүүхдчин үеийнгийн дээрлэхэлт хийвэл одоо эцэг эхийн сургалтанд хамруулах ч гэдэг юм уу те хүүхдтэй намд яг ингээд багш ажилчдын хувьд яг ингээд тулж харьцдаг иймэрхүү хууль батлагдсан. Хууль нь батлагдсан гэдэг чинь тий. Дүлгөөний хувьд яг энэ тал дээр ямар бодолтой байдаг? Одоо өсвөр насны хүүхдүүд би нэг дээрлэх би жишээ нь хүүхд насаа бодохоор яг хөө энэ нэг алдаатай яриа нэг хэсэг би маазра тийм пост хийдэг гэсэн. Энэ маш буруу. Бидний үед те би ингээл дээрлэх үлтгэл байсан. Би өөрөө ангийнхантайгаа ийм байдгал байсан. Одоо үе өөр болж игээ. Тэгээ өөрөө хүүхэд болохоор хүн мэддэг юм байна. Хэрвээ ийм зүйл болох юм бол галзуурмаар ахгүй миний хувьд. Тийм. Тэгэхээр яг энэ тал дээр бас чиний бодол ямар байдаг? Тийм. Үе хоорондын ялгааны асуудал мэдээж хэрэг байлгүй хаа. Гэхдээ одоо ялангуяа манай Монголын спортын сэтгэл судлаачдын холбоо гэж үтээ. Тэгээд энэ холбооны ерөнхийлөгчөөр яг сүүлийн 2 жил ажиллаж байгаа. Тэгээд холбооны сүүлийн 3 жил одоо хийсэн судалгаан дээр аваад үзэхэд нөгөө заалтаа сургууль болон заалгүй сургууль хоёрын хоорондын одоо нөгөө суралцах арга барил тэнцээ үеийнгийн дээрлэл гарч байгаас их тэр судалгаа хийхэд бүр тэнгэр газар шиг зүрх гарсан байхгүй. За. Тэгэхээр үнэхээр одоо юу гэдэг нь хувийн сургуульч бай маш өндөр төлбөртэй сургууль байх нь үл хамааран тухайн хүүхэд ямарваа нэгэн спортоор ялангуяа биеийн тамираар хичээллэх нь тэр нөгөө үеийнгийн дээрлэл болоод бусад нөгөө суралцах арга барил сайжрах тэр зүйлд шууд нөлөө үзүүлж байна гэдэг судалгаа гарч ирсэн. За энэ зөвхөн Монголд гараад ирсэн юм гээд үзэхэр үгүй. Яг дэлхийд дахинд бас ингээ батлагдсан л юм шинжлэх ухаан байгаад байгаа. Тэгэнгუთ ерөөсөө л одоо нэг хүүхдийн одоо сэтгэл зүйн асуудал одоо дээрлэхэл гэдэг зүйл бол зөвхөн тухайн хүүхдийг өөртөө итгэх итгэлийн үгүй гэдэг юм уу үгүй. Тэр хүүхдийн ард байгаа гэр бүлтэй хамт олон ерөөсөө ингээл тэр чигээр нь тэр хүмүүс ингэж одоо үгүй хийх гэдэг юм уу те амьдрах итгэлгүй болгох тийм аюултай юм үл үзэгтгэл юм нөлөөлөл бий болоод байгаа. Тэгээд энэ бүхнээс бас яалтчгүй урьдчилан сэргийлэхийн тулд бид нар нийгэм рүүгээ чиглэсэн маш юм зөв зүйтэй нийгмийн маркетингийн ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Тэрний ч гэсэн одоо эхлэл нь яалтчгүй 365 өдөр те гэдэг энэ аян бол байгаад байгаа. Тэгээд мөн одоо үзэж харж байгаа юмд нь ямарваа нэгэн цензуур тавихгүй болвол нөгөө шүүлтүргүүгээр бүх зүйлийг хүүхдүүд маань үзэж хардаг болсон учраас Монголын одоо контент бүтээж байгаа залуучууд маань контент хийж байгаа одоо уран бүтээл хийж байгаа кино хийж байгаа бүх хүмүүс маань л одоо нийгмийн энэ зүйл рүү чиглэсэн. Гэхдээ маш эерэг өнцгөр гаргаж ирэхгүй бол тэ үзүүлж харж байгаа юмнасаа л хүүхдүүд чинь шууд одоо үлгэрдүүрэл авах магадлал өндөр учраас одоо тэр зүйл дээр нь л маш их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. 365 хоног хүүхдэд хайрлын анхаарал гэж өрөө байгаад шүү дээ. Бас их гоё өрөө байгаа. Сая дүлгөөний ярьсан зүйл дээр бас нэг зүйлийг мушгих гэх юм уу? Гаргаад асууя гэж бодоод сая нөгөө нэг ютубер залуучуудтай холбоотой нийгэмтэй холбоотой маргаанууд 2-3 хуваагдал айгүй их гарлаа. За үүн дээр хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Чихэр жимсгээд буруу зүйлийг харуулж байна. Үүнээс гадна контент бүтээгч нар маань зарим нэг талаар алдаатай зүйлийг хийж байна. Гингүүд нөгөө талаар өмөөрөх зүйл гарч ирдэг. Бид таны хүүхдийг хүмүүжүүлэхгүй. Эсвэл сонголт маш их байгаа. Хүүхдтэй анхаарахгүй яасан юм бэ? Хүүхдтэйгээ юу үзэж харж байгааг анхаарах хэрэгтэй. Дэлхийд даяхан тэр чигээрээ шүүлтүргөө маш олон контент байна. Гэт ингээ хоорондоо маргалдаад маш их юм зүйл боллоо. Одоо ч дуусаагүй. Тэ. Энэ тал дээр та хоёрын бодол юм. Миний хувьд гэх юм бол яг ингээ хоёр талдаа л байх л та тийм. Нэг ёсондоо гэх юм бол одоо эцэг эхчүүдийн хараа хяналт илүү сул байна. Таны хүүхэд одоо яг юу үзэж байгаа эсхийг яг эцэгчүүд нь өөрсдөө яг мэдж байгаа юу те. Эцэгчүүд маань өөрсдөө яг ингээд жижиг сажиг хамгаалтын тохиргооч гэдэг юм уу. YouTube-ийн тохиргоог өөрсдөө хийж ингээ хүүхдүүдийнхээ утсанд хийж өгмөр байна. Тэгээд нөгөө талаараа гэх юм бол яг ингээд YouTube-рууд маань гэх юм уу яг одоо хийж байгаа контентоо яг ингээд насны ангилч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг яг ингээд тусгаж өгөөд тэгээд тэрийг нь бас эцэг эхчүүд
яг нэг ёсондоо зөвлөлтөө яг таны хүүхдийг угаасаа тэр YouTube үзэж байгаа хүмүүс хүмүүжүүлэхгүй шүү дээ. Угаасаа тэр YouTube хийж байгаа хүмүүс хүмүүжүүлэхгүй шүү дээ. Яг ингээд эцэг эхчүүд нь л өөрсдөө ингээ хараа хяналт тавьж иж тийм л гэж бодож байна миний хувьд гэх юм бол төлөвөний хувьд тухайн сошиал платформууд чинь өөрсдөө тухайн хүн юу үзэж чинь яг л тэрийг санал болгож гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэгмэд өнөөдрийн одоо монголчуудын хувьд юусоо л нөгөө Facebook гэдэг нь бүх нийтийн хэрэглээ болсон ч гэдэг юм уу те. Нөгөө хайлтын илэрсэн ч Facebook, юусоо худалдааны амианч Facebook, юус бүх юм нь Facebook болсон. Тэрийг одоо сая ч гэсэн нөгөө Netflix-ийн ингээд анхны постэр ороход баталж байна л да те. Бараг 90 гаруй мянган лайк дарагддаг ч юм уу тий. Бусад орныхаа нэг 500 мянга орчим байхад. Instagram дээр болохоор арай тэнцвэртэй байдаг тий. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань хүүхдтэй айгүй анхаарал халамж тавьж ийн гэд одоо чинь үнтэй сургууль сургахч байт юм уу, гой хувцас авч өгөх, утас авч өгөх. Гэ тэрийг айгүй ингээ хайр халамж гэдэг утгаар хараад андуураад байна л та. Эсэргээрээ нөгөө хүүхдийн дурсамжинд юу үлддэм бэ гэд харахаар одоо автагаа ээжтэйгээ өнгөрүүлсэн тий. Тэр аялалч гэдэг юм уу те тэр дурсамж гэдэг тэр хамт өнгөрүүлсэн мөчүүд нь л яг дурсамж болж үлддэг учраас одоо ингээ бодоход маань жоохон бахад нэрэ тийм гоё юм авч өгсөндөө гэдэг тийм дурсамж гэхээсээ л яг нэг хамт өнгөрүүлсэн юмнууд нь л айгүй гоё юм дурсамж болж үлдээд байгаа юм. Тэгэхээр яг л нэг 365 хоног үр хүүхдүүдтэйгээ аль болох цагийг хамтдаа өнгөрүүлж те тэгвэл одоогийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог талаасаа ч гэсэн ямар болцсон байгаа лээ. Аль болох хүүхдүүдтэйгээ нээлттэйгээр ярилцах тэр зүйлийг нь айгуу сайн гэж нээж онгоолгож өгөөсэй л гэж үздэг. Тий, одоо зүгээр амархнаар зүгээр наацхийн нэг юм бодохоор ямар сайндаа би нэг хүүхдтэй хэлээд Facebook-ийн платформ нь устгуулад за яа мессенжерээр байлгаж. Мессенжерээрээ чи ингээд бидэртэй найзуудтайгаа харилцаж болно. YouTube-ийн гингүүд яг нөгөө зориод тэгэхгүй бол нөгөө ихэнх аав ээж нар YouTube гэхэр нөгөө нэг гэр бүл зүгээр дундаа нэг аккаунттай. Тэнгүүд нөө аавын аккаунт, ээжийн аккаунт, насан туршидтын аккаунт байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөөдөг чинь нэг замбраагүй гарч ирдэг. Яг хүүхдэд яг зориулсан өөрийнх нь аккаунтыг нэгэд өгөх юм бол яг л тэр хүүхдийн л насны юмнууд гарна шүү дээ. Ядаж нэг иймэрхүү зүйлсийн нөгөө нэг гаджет төхөөрөмжн дээр нь ингээд харуулад өгөх юм бол арай учиртай болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд спорт гэдэг зүйл үнэхээр чухал гэж би боддог. Би өөр дээрээ ч гэсэн яг боддог байхгүй. Нэгээс дөрөвдүгээрийн хүртлээ за энийг зөндөөл ярьжсэн да ингээд юу газ ярьчихад нэгээс дөрөвдүгээр хүртэл жишээ нь би бол одоо угийн л ерөн жингийн илүүдэлтэй л хүүхэд байсан. Тэгээд спортод бүр хичээлдэггүй, ордггүй. Тэгээд ангийнхантайгаа нэг л хүүхэдтэй найзлдаг. Тэр нь яг надтай адилхан бүдүү хүүхэд. Тэгэл би тамирт орохгүй явж байгаа л нэг 5 дугаар ангиас амар багштай баригдал олонний өмнө нөгөө муу гараал би тамир дээр айгүй ичээл. Тэгэл би тамир хийж эхлээд 8 дугаар анги гэхэд би бүр сургуулийнхаа бас нэг юм хараа дүртдэг хүүхдүүдийн бүртэл нэг болтлоо хүртэл явсан байна. Сагсан бөмбөг хальт бөхөр хичээлэх гэл одоо юу гэдэг. Тэгэхээр спорт гэдэг зүйл маань өөрөө хүүхдийг амар нийгэмшүүлдэг бас эмчилдэг, хүн бүрийг эмчилдэг зүйл спорт юм байна л гэж би бодод байгаа шүү. Тийм үү дэлгэн. Яг зөв. Одоо ялангуяа нөгөө спортоор дамжуулж авж байгаа үн цэн гэдэг чинь асар их юм. Заавал тухайн хүүхэд тэмцээн уралдаанд ороод медаль авах ч юм уу те. Тэр бол бүр тийм хоошоо тавих асуудал байхгүй. Тухайн хүүхэд яг ямар спортын төрөл дуртай байна гэдгийг нэхлээд нь судалж мэдэх хэрэгтэй эцэгчүүд. Тэгээ өөрийнх нь тэр дуртай спортын төрлөөр аль болох хичээллүүлээд. Тэндээс чинь тэр хүүхэд нийгэмтэйгээ хэрхэн харьцах юм, хамт олонтой болвол яадаг юм те. Ялах мэдрэмж, ялагдах мэдрэмж аавна. Тэрэн дээр чинь сэтгэл зүйн тэнцвэржиж ирнэ ч гэдэг юм уу те. Цаашаага нөгөө амьдралд буцаад хэрэг болох маш олон зүйлсийг спорт гэдэг амьдралын багш нь өөр ингэ заагаад өгчдөг. Тэгэхээр заавал нөгөө олимпик төвдлөхийн тамирчин болох шаардлагагүй. Гэхдээ альва нэг ямарваа нэгэн спортоор хичээлэх ёстой л гэж бодоод байгаа. Тийм. Миний хувьд гэх юм бол яг би багадаас өөрөө яг сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг байсан байхгүй яг мотивашн авдаг хүнтэйгээ яг хамт оролцоод сууж ин л та. Тэгээ би өөрөө яг TL63 гээд лавга гэгч тэрэг явдаг байсан байхгүй. Лавга гэгч тэрэг явал тухайн үед яг инхийн хот явдаг байсан, мөнхийн хот явдаг байсан. Бодонсын тулгаа гэх мэтлээ олоо одоо дээдлийн мундаг тамирчин явдаг байсан. Тэгээд би яг өөрөө яг сагсан бөмбөгийн тамирчин болно гэж боддог байсан хэрэг. Тэгээд нэг 9-10 дугаар ангита амар тийм хүнд гараа хуглаад тэгээд тэрнээс хойш яг 2 жилийн гам бариад тэгээд ерөөхдөө бол яг ингээд тэр мөрөөдөл маань оронгороо иргсэн ч гэсэн яг ингээд спортын хүмүүжлтэй надад айгүй олон зүйлийг өгсөн. Одоо сагсан бөмбөгээр дамжуул одоо жишээл багаар ажиллах чадвар ч гэдэг юм уу те. Сагсан бөмбөгч өөрөө моментийн спорт хурдан шийдвэр гаргах гэдэг юм уу. Иймэрхүү чадруудыг
спорт өөрсдөө хүүхдүүдэд ингээд өгдөг болохоор эцэгчүүд маань хэрвээ үзчихвэл яг ингээд хүүхдээ айл болох багт нь спортоор хичээллүүлээрэ гэж миний зүгээс уриалмаар байна. Нэр яг үнэ. Нөгөө гараа хугалсан гэд түнгүүд тэр заагч яг хэдэн нас байсан бэ? Яг нэг өсвөр үе юу? Тэг яг өсвөр үе. Яг тэгдэг байхгүй. Би одоо энэ нэг яс дутуу. Үнэн хальт өсөрдөг бол нэг колцооноос нэг гудамжинд зүгдэг болол ирдэг шүү дээ. Тэгэхээр нэг догч марч юм шиг санагдал. Би яг тэр чинь 9 дугаар ангид 1-р сургуулийнхын гадаа 1-р сургуулийн охтод байхаар нь лаг харагдах гад зүгдээд буусан ч босоос гар санж байгаа юм. Би бас яг тэгс. Би яг зүгдэж байгаа гар санж. Тэгэл за ингээд сакс макс манай нөгөө дээдлийн анги гэдэг чинь төр магна төөжгөө дээр байсан. Тэгээд тэдрийг дагаал уулна саксчин болно гэж бодсон. Гар хугараал нэг хэвтэрт ороод тэрээ дараа нь өөр сонирхолтой эмхтэн сонирхдаг болоо. За тийм байна. Тэгээд манай дүлгөөнөөс асуухад мэрэгжлийн тамирчин хүн. Хажуугаар нь ингээд ажил хослуулах гэдэг зүйлийг одоо хоёлаа яриа гэж бодоод байхгүй. Тийм тэгэхээр аль алийг ингээ хийгээ явахад за яг хөө ингээд хүн болгон л асуудаг байх л та. Гэхдээ нэг ийм өндөр түвшинд байлгыг гэхээр дутагдaltaй талууд гарч ийн. Яг одоо юу гэдэг миний хувьд чинь 2008 онд 17 настайдаа анх дээдлэгт орж исэн. Тэгээд 16 жил дээдлэгт тоглоод энэ жилээс яг аль бисаар зодог тайлж байгаа байхгүй. Арай эрт үдэгтэй. Миний хувьд бол хангалттай гэх юм уу болсон тий. Тийм тэгээд яг карьерийн дараах төлөвлөлтөө ч гэсэн яг энэ жил гэж урьдчилан одоо таамаглаж хийжсэн учраас айгу баяртайгаар зодог тайлж байгаа гэх юм уу. Тэгээ нөгөө манай үед ч юм бол зөвхөн нөгөө саксаа тоглоод амьдрах ямар ч боломжгүй байлаа шүү дээ. Тийм байсан. Тэгээ одоо бол шал өөр болсон. Зөвхөн саксаа тоглоод амьдралаа аваад явах бүрэн боломжтой юм зах зээл өсөж байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө багасаа гэдэг юм уу нөгөө ажиллаач игээд сургуультад сураад лифтэж тоглоод ингээд яваа сурчсан учраас хамаагүй нөгөө ачаал даах чадварын хувь ч юм уу сайжирсан болов гэж боддتي. Тэгээд дээр нь спорт гэдэг зүйл чинь нөгөө нэг цаг баримтлах, юмаа төлөвлөх гэдэг юмд юусоо тэр бүхэнд ингээд сургааж авсан байгааг ингээд одоо эцэс сүулт нь л ингээд нэрээ спорт л надад энэ бүгдийг зааж өгсөн юм ба шүү дээ. Тийм мэдрэмжийг авч байгаа байхгүй. Тэгээд аль болох нөгөө завгүй байх тусам л айгүй их зүйлийг амжуулт юм байна гэдгийг бол айгүй сайн ойлгосон. Тийм учраас тэгээд спортоос маш их зүйл өөрөө авчихсан учраас буцаад спорттой би юу хийж чадах уу гэдэг дээрээ одоо ингээд төвлөрөө ялангуяа спортын шинжлэх ухаан гэдэг зүйлийг мэргэжлийн одоо багууд холбоотууд ингээд хөрөх гээл явчих. Гэхдээ яг хөө дүлгөөн болон яг дүлгөөний үеийнхэн дээшээ доошоо 1 нас 2 насны үеийнхэн яг саксофон спорт шинжилэл хийсэн хүмүүс гэж би боддог. Яа өмнөх үеийг үгүйсгээгүй. Үнэхээр байсан. Гэхдээ бас нэг юм яг одооны шинэ үе яг та нарын үеэр гэж би боддог байхгүй. Тэг одоо байгаа хүмүүсийн ч гэсэн харалтаа тий. 88-аас 92 оныхон 93 оныхон гэхээр яг л одоо стил жинхэнэ нөгөө нэг цэцгэлүүлсэн нөгөө салют бодуулсан хүмүүс гэж би бодоод идэв шүү дээ. Тий, уналттай босолттой нөгөө хоёр холбооны асуудал гээл хоёр лиг тусдаа болох гээл маш олон зүйлийг л нөгөө үзэж гарч ирсэн үе гэх юм уу. Тэгээ би чи яг нөгөө шарваахтаа би нэг баг тоглож ирсэн шүү дээ. Тэнгууд хүмүүс итгэдэггүй байхгүй. Одоо нөгөө банк аренад орсноос хойш саксон бөмбөгийн дээдлийг үзэж байгаа одоо залуучууд байгаа шүү дээ. Тэнгууд намайг юу вэ одоо бараг 3 жил дээдлийг тоглож зодог тайлж байгаа маа гэж зарим нь асууж байгаа байхгүй. Тэгэл одоо яхаар одоо яалт ч нөгөө бүтээн байгуулалтад байгаа төвшлэн ч гэсэн сайжирч байна. Тэгээд яг нөгөө ажиллаа хийгээд давхар спортоо хийдэг. Тэр одоо үеийн сүүлийн төлөөл болж байгаа одоо спортоо. Тэгээд яг манай нөгөө багчин Баттүр идэр ингээд байгаад хайг бодоход яг хөдөлгөөнийг арай эрт юм уу гэж бодохгүй. Гэхдээ 16 жил гэдэг бол бас урт хугацаа. Тэгээд 2 дугаарт бас юун төрөнд дараагийн нөгөө нэг юм дараагийн левелдээ очисон нөгөө дараагийн амьдралаа амжилтаа эхлүүлсэн бас баяр хүргэе гэж хэлмээр байна. Баярлалаа. Яг нь аль бол ямар зарим спортын тамирч дэлхийд ч гэлтгүү нөгөө өөрийн насаараа хийцэн нөгөө мэрэгжлийн спортоо хайхад аюу хэцүү байдаг. Дээрээс нь дараа нь уналттай босолттой янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд гардаг тийм. Тэгэхээр энэ сэтгэл зүйн талаар бас гурлаа ярил яасаа гэж бодод. Тийм дараагийн зүйлийг тодорхойлохгүй эсвэл хаяхгүй гэл. Тийм мэрэгжлийн тамирчдын хувьд мэдээж яг хамгийн хэцүү зүйл бол одоо зодог тайлах буюу спортоо орхих. Гэхдээ мэрэгжлийн тамирчид юунд анхаарах ёстой вэ гэхээр тухайн спортын карьераа эхэлж явах үедээ спортын дараах карьерийн төлөвлөлт нь яг тэр мөчөөс хамтдаа эхлэх ёстой байдаг. Тэгэхгүй нөгөө манай тамирчдын дийлэнх гаргадаг алдаа нь юу вэ гэхээр нэг бэртээд ч юм уу те аск бол яг төхүүлж агаад одоо юу хийх вэ гэдэг ийм асуудалтай тулгардаг.
Эннээс болоод одоо дэлхийн хэмжээний, олимпийн хэмжээний тамирчид ч гэсэн маш их сэтгэлийн дарамт буцаад нөгөө карьерийн асар том уналт руу хоос орон зайруу унах тохиолдол асар их байдаг. Тэгээ энэ дээр бол манай спортын сэтгэл судлаачдын холбоо ч гэсэн маш их анхаарч ажиллаж байгаа. Хүн болгон, тамирчин болгон сэтгэл зүйчтэй тулж ажиллаж чадахгүй учраас ядчил тэднэртэй нөгөө өдөр болгон хамт байдаг ч гэдэм үү те тасгалжуулагчдыг бэлдэх ёстой юм байна гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө шатны тасгалжуулагчдыг яг энэ сэтгэл судлалын шинжилгээ ухааныг ойлгох тэр түвшин рүү бас бэлдэж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр урдчлаад нөгөө зорилго бүхэн л ер нь дуусах хугацаатай байгаад байна шүү дээ. Тийм учраас хэрвээ би спортч өөрөө хатууш нэг бэртэл бол чи хэн байх нь хамаагүй яг тэр дуустдаг те. Тэгэхээр би бэртүүл яах вэ? Хэрвээ би спортоор хичээлэхгүй бол яах вэ гэдэг тэр төлөвлөлтөөл аль хэдийн төлөвлөсөн явж ивэл ямарваа нэг одоо шантрах зүйл, унах зүйлгүйгээр тухайн зүйлийг ингээ хангалттай аваад гарах бүрэн боломж үүсдэг юм байна л гэдэг. Тэгэхээр яг түрүүний хэлдэг хэрвээ гэдэг зүйл. Тэгэхээр энийг бусад одоо энэ тамирчидтай яг энэ сэтгэл зүйн тал дээр нь хэлдэг, зөвлөдөг, асуудаггүй тий. Одоо энэ тийм болчиход. Одоо манай үеийнхэн гэхэд дээд үеэсээ асуух ч юм уу те гэж зөвлөх хүмүүс айгүй ховор байсан гэж хардаг байхгүй. Одоо яг ингээ бэртцэн үедээ яах ёстой юм те. Одоо сэтгэл зүйн хувьд хямарсан үедээ бид нар яах ёстой юм ч гэдэг юм уу. Одоо бол бүр ингээд нөгөө шинжлэх ухааны төвшин ч гэсэн мэрэгжлийн тамирчид нь маш их болчихсон учраас дээд үеэсээ ч гэсэн зөвлөгөө авахад хүн болгонд ингээд нээлттэй хэлээд өгөх юм боломж үүсчихэж байгаа. Тэнгууд мэрэгжлийн тамирчин хүн гэдэг бол нөгөө ялалтч бай, ялагдaltaч бай тэр бүхэнд яг л нэг ижил сэтгэл зүйтэй байхыг л мэрэгжлийн тамирчин гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр болгонд ингэж бэлдэж өгөх одоо шинжлэх ухааны институтууд нь гэдэг юм уу юм бэлэн болчихсон бааз өрн бүрдчихсэн гэж хараад. Тэгээ манай сэтгэл судлаачтай холбоо ч гэсэн Монголд маань ийм хоёр янз юм байгаа. Нэг бол холбоодод болон мэрэгжлийн баг дүр хэсгсэн байдлаар ажилладаг. Буюу манай баг сэтгэл зүйчтэй, хоол зүйчтэй, хөдөлгөөн цэцэлжтэй гэж харагдах байдлаас нэг хэсэг нь ажиллаж байна. Хуураад байна тийм. Зүгээр л юм харагдах байдлаасаа гоё гэдэг. Нөгөө талаасаа яаж байгаа гэхээр бүр үнэхээр яг ойлгочихсон. За бид нар нөгөө өдөр болгон хүчний бэлтгэл хийдэг шиг сэтгэл зүйн бэлтгэлийг ч гэсэн өдөр болгон хийх ёстой юм байна. Бид нар мэрэгжлийн тамирчин гэж зорж явж л байгаа бол мэрэгжлийн хоол зүйчтэй энэ бүхэнтэй ингэж хамтарч ажиллах ёстой юм байна гэдэг үгнээс бүр яг ийм байдлаар ажилдаг. Ийм хоёр хэсэг бол хаваагдчихад байгаа. Тэнгуут нөгөө буцаад Хятадч гэдэг юм уу, Солонгосч гэдэг юм уу, аль хэдийн нөгөө өндөр зэрэгэлт очсон улсууд байгаа шүү дээ. Тэгээ сая одоо жишээлбэл Монголын спортын сэтгэл судлаачтай холбооны сэтгэл зүйчид өвөр Монголд сүүлийн одоо хагас жил гаруй хугацаанд ажиллаад нөгөө Хятадын Бухар түмний спортика тэгээд 4 жилд нэг болдог тэмцээн байт. Тэрэнд маш их ач холбогдол өгдөг учраас өвөр монголчууд Монголоос одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдэг авчиж ажиллуулж байгаа. Тэгэхээр тэдний хувьд нөгөө ойлголтын зөрүү, шинжлэх ухаанд итгэдэг байдал ингээд тэнгэр газар шиг зөрүүтэй байна л. Тэгтээ хөгжиж байгаа. Сайхан болж байгаа. Нэг үе бодвол тий. Сагсан бөмбөг гоё болж байгаа. Тэгээд Эдэн подкаст маань Эдэн подкастыг таах сан Мигэл үзүүлж байна. Хэсэг ормын дараа эргээд уулзцаая. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win. Then watch me do it again. Эдэн подкаст та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Сан Мигэл өнөөдрийн подкастыг үзүүлж байна. Манай студид Бат Оргил дүлгөөнөөр хүрэлцэн ирсэн бид нар спорт болон сэтгэл зүй өсвөр насныхны талаар ярьж байгаамаа. За түрүүн нэг спортын сэтгэл зүй ярьсных одоо хүүхэд тэр тусмаа өсвөр насны хүүхэд гэдэг маань өөрөө тэсэн ондоо баг хүн болдог. Ихэнх хувьдаа. Нөгөө бидний хайрладаг байсан. Одоо ч гэсэн би хүүхдээс айж н. Одоо 12 хүрэх гээл явж дэгжил удахгүй 13 4 гээл тэсэн ондоо натаа баг юм ярих ойлгох юм болов айд сүртэл байдаг те. Тэгээд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй гэдэг зүйл дээр
оргилтой бас ярилцъя гэж бодлоо. За урьдчилан сэргээл цагдаагийн хэлц энэ олон асуудлууд байгаа. Тэнгүүд энэ сэтгэл зүй гэдэг зүйл дээр нь хэрхэн ажилтгийг хүүхдүүдийг хайр халамжинд аавн эцэг гэхээс гадна та бүхэн яаж хамтарч ажилтдаг? За хүүхдийн өсвөр насны сэтгэл зүйн онцлог гэдэг бол өөрөө маш тийм том сэдв л дээ. Тэгээд яг ингээд өсвөр насн дээр нь хүүхдийг өсвөр насн дээр нь ирэх үед нь одоо чи ахлах ингээд орчлоо. Эцэгчүүд маань чи одоо ингээ өөрөө бие даах чадвартай гээд яг өсвөр насндаа яг тэр фокус чи анхаарах ёстой тэр мөчтэй эцэгчүүд нь өөрсдөө ингээ хайчдаг. Тэгээд тэрнээсээ улбаалж одоо хүүхдүүд буруу шийдвэр, буруу сонголт, буруу хүрээллээр ингээ дамжуулж одоо тухайн дурдсан хүн эрүүл мэндийн хаалшгүй байдлын эсрэг гэмт хэрэгч гэдэг юм уу те. Өмчлөх эрхийн гэмт хэрэг гэдэг ч юм уу. Энэ гэмт хэрэгт өөрөө холбогдох, хохирогч болох юм эрсдэлтэй байдаг байгаа. Тэгэхээр яг эцэг эхчүүд маань яг ингээд яг тэр өсвөр үе дээр нь илүү одоо хүүхдүүдэд ярилцаж ойлголцож одоо чинь шинэ үеийн хүүхдүүд гээд гараад ирчихд одоо альфа жинзи үеийнхэнтэй ялангуяа ингээд тулж ингээ ярилцаж ойлголцдог тийм үе ерөөхдөө гараад ирсэн болохоор эцэгчүүд нь өсвөр наснда ахлах ангид нь яг ингээд ороод үцхээр орохт нь яг ингээд илүү тулж ажиллах, илүү ярилцаж ойлголцох ийм шаардлагатай байгаад байгаа. Ингэснээр та ингээд хүүхдийгээ дээрлэхэлчих гэдэг юм уу те. Түрүү хэлсэн гэмт хэрэг зөрчилд ингээд хүртэхгүй байгаас нь ингээд өрцөн сэргийлж чаднаа. Энэ дээр нийгмийн салбарууд болон боловсролын салбарууд, цагдаагийн байгууллага, эцэгчүүд тал талаас л ингээд хамтарч яг ингээд арга хэмжээ ингээд бодлогын түвшинд ингээд авахгүй бол яг ингээд тулгамдсан нийгмийн хүрээнд тулгамдсан асуудал болоод байгаа байхгүй. Тэгэлгүй яг хүүхдийг хайрлаж байгаа гэсэн нөгөө өсвөр нас эхлэхэд нь бид нар хаях биш улам хайр халамж бас илүү нягтуулах ёстой юм байна гэдэг энэ зүйл байгаа даа шүү дээ. Гэхдээ яг нөгөө хүүхдүүд ядаргаатай ингэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд нэмэгддэг гардаг. Гэхдээ эндээс ус эцэг ихнэр цааргалах хэрэггүй болов уу гэж бодоод шүү дээ тийм ээ. Тэр л хэрэгтэй болов гэж харж байна. Миний хувьд гэх юм бол одоо жишээлбэл би яг ингээд өсвөр үедээ 12 дугаар ангид яг ингээд яг өөрөө цагдаа болъё гэж яг ерөнхийдөө эргэлзээтэй байсан л та. Сургуульд ороод яг цагдаа болъё гэж бодчихсон байхгүй юу. Гэхдээ яг ингээд одоо ингээ хараад үзэхээр яг 1 жил яг ингээ gap year авч агаад хэрвээ илүү ингээд бодож үндсэн дээр яг ингээ мэрэгчлээ сонгосон бол илүү зөв сонголт гарах байсан юм да. Тухайд ингээд өсвөр насныхаа онцлогоор за яг одоо ингээ бий юу болох вэ яг ингээд бус хүүхдүүд яг ингээд сургуулаа аваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бус хүүхдүүд ингээ авч байгаа юм чи би ч гэсэн ингээ авчиг гэдэг ч юм уу. Ямар ч байсан сургуулаа. Ямар ч байсан сургуулаа авъя. Миний үед бол тийм байсан. Та нар ч тийм байсан. Тэгээд тэрний үндсэн дээр яг ингээд сонголтоо хийсэн. Тэ. Одоо ингээд хүүхдүүд маань үдчихийвэл ч гэдэг юм эцэгчүүд маань үдчихийвэл яг өсвөр насны үе яг ялангуяа 12 төгсөж байгаа яг энэ үе дээр нь илүү яг нэг хүүхдүүдтэй илүү ойрож ярилцаж ойлголцож тэ. Чи яг ирээдүйд яг хэн болох гээд байна тэ. Үнэхээр миний хүүхдэд бэлэн биш байхгүй л ингээ gap year засвар жил аваад үнжиж болно гэж миний хувьд бодож байна. Тийм ээ. Зөв. Өөр олон ийм шалтгаанууд байдаг бах. Тэрийг хүртэл ярилцахгүй бол одоо сошиал дээр нөгөө инфлюенсерүүд чинь янз бүрийн амьдралыг харуулж байгаа. Instagram дээр, Facebook дээр чамин ганган ч юм уу харагдана. Энэ дээрээс суулж өсвөр насны дээр хүүхдүүд даган дуурайх гэж үзэх эсвэл ямар нэг дутуугийн мэдрэмжийг авах, өөрийгөө голох. Тэр одоо харагдаж байгаа гялцал зүйлийг ямар нэг байдлаар олж авах, тэрэн шиг болохыг хүсэх гэдэг нэг иймэрхүү зүйлс хүртэл гардаг. Энийг хүртэл ах их чинь аав ээж нь ярилц. Энэ бол яг чиний харагдаж байгаа шиг зүйл байдгүй шүү гэдэг ойлголтыг хүртэл өгчээвэл зүгээр юм болов уу гэж би бас боддог байна. Яг зөв. Тийм байд. Дүлгүүний хувьд нэмж хэлэх зүйл нь яг энэ сэдв дээр. Тийм одоо би ч өсвөр насны 2 хүүхэдтэй. Тэгээ хамгийн бага маань одоо 8 сартай ч гэдэг юм уу те. Тэнгуут хүүхдүүдийнхаа зөвхөн нөгөө боловсрол хандлага хүмүүжилт ингээ дан ганц анхаарад ингээ жоongууд миний хүүхдүүд буцаад өсөж том болоод ямар хүмүүстэй хамт амьдрах вүлээ гэдэг ийм асуудал гарч ирээд байгаа байхгүй. Тэнгуут зөвхөн одоо гэр бүл үр хүүхэд гэхээс илүү буцаад энэ нийгэм рүүгээ бид нэр залуучууд нэгдээд юу хийж чадах юм бэ гэдэг рүү одоо нэлийн анхаарч гэх юм уу санаа зовж ингэж одоо хийж байгаа ажлуудаараа дамжуулах юм уу аль болох ингэж хүрхийг зориод байгаа. Тэгээ хүүхэд гэдэг бол ерөөсөө л хамгийн ихэнд аав ээж нь шууд ингэж тойл болж тусгал болж явж байдаг. Тэгэхээр альва одоо хүүхдийнхаа хүмүүжил болоод тэр ярилцах орон зайг нь итгэлтэй тэр орон зайг нь үүсгэхийн тулд аав ээж нь илүү цаг
зав ингэж гаргах ёстой байна. Хүүхдээ уудалж яриулж сургах ёстой байна те. Тэр тал руу л нэлээд анхаардаг. Дүлгөөний хувьд чинь 1 номер дээр тоглодог л. 2 номер дээр тоглодог ус. Тэгээ яг нэг энэ тамирчин багийн спорт тамирчин хүн гэхээр яг нөгөө амьдрал дээр энийг ингээд буулгахаар илүү стратегч болох тохиолдол байх уу? Илүү их төлөвлөдөг тий хүүхдийг хүртэл. Тийм. Би түрүүн хэлсэн шүү дээ. Яг спорт айгүй нөгөө цагийн менежмент болоод маш нарийн төлөвлөгөө гаргахад хамгийн том тус болцсон байдаг юм байна гэдэг. Тэгээ энэ маань ч гэсэн яг нөгөө амьдрал ажил дээр маань хамгийн их хэрэгэл болж л байгаа л та. Тэгэл өдрөө төлөвлөх 7 хоног сар жилээр төлөвлөх гэл энэ нарийн төлөвлөлт болгон дээр ялтчгүй спорт гэдэг зүйл үнэхээр миний багш болсон юм байна л гэж боддог. За одоо нөө physical Asia гэдэг. Энэ сэдв бол одоо бидний хамгийн одоо гал халуун сэдв байна. Тэгэхээр Брогийн бас яг одоо энэ agency тий энэ дээр бас яг толгой ажиллаж байгаа. Тий. Анх ерөнхийдөө энэ зүйл маань яг хизээ ер нь холбогдоод мэдгдсэн юм бэ? Ийм контентэд орох боллоо гэдэг. Тийм, physical zone нэвтрүүлгийн season 1 буюу эхний дугаар цацагдахад за тэр одоо дугаарыг үзээд ер нь маш их юм урам зориг авсан байхгүй. Тэгээд одоо манай төслийн өдөртөгчөөр ажилласан бас Боргилгээ залуу байгаа. Покемон анхаа одоо энэ санаачлагаараа хэдүүлээ энэ нэвтрүүлгийг Солонгостой хамтраад ингэж ивэл гоё юм уу гэдэг яг юм зүгээр ширээ торсон юм ярианаас анхны төслийн санаа өсчихсэн. Тэгээд ер нь хэдүүлээд яа тийгээ зориглоод үзье. Гэхдээ бидний анхны явуулжсэн төслийн санаа бол Монгол 50 тамирчин, Солонгос 50 тамирчин, тал зураг авалтын Монгол, тал зураг авалтын Солонгост ингэж хамтрая гэдэг юм санал явуулсан. За. Тэгээд нэвтрүүлгийн одоо энэ Physical Asia шоуны үндсэн найруулагч продюсер Чан Хоги гэдэг. Энэ нэрхэн болол өөрийнх нь үүх түүхэн анхны нөгөө Netflix-тэй Squid Game-а холбосон түүхэн ч гэсэн маш сонирхолтой. Тэгээд тэрнээс нь ч гэсэн бид нар айгүй юм урам зориг авч байгаа байхгүй. Тэгээд төслийн санаагаа явуулаад маш олон юм онлайн уулзалт, имэйл гээл зөндөө ингэж харилцаа явуулж байгаа. Тэгээд 2 сар хагасын дараа билүү анх хариугаа авчихсан. Бид нар season 1-ийн зураг авалт ингээд дууссан. Season 2-ийн зураг авалт эхэлсэн явж байгаа. Гэхдээ season 3 дээр бид нар хамтарч ажиллах боломжтой юм байна. Зөв. Гэдэг ийм саналыг одоо яг жил хагас юм бид нарт өгч байсан байхгүй. Тэгэл яг тэр цагаас хойш ер нь хамтын ажиллагаа маань эхэлсэн. Тэгээ гэрээ контракт, тэгээд Spark Agency-гийн хувьд бол яг энэ Physical Asia шоунд оролцсон бүх тамирчдын сонгон шалгаруулалт, гэрээ контракт, тэгээд одоо Солонгос төр зураг авалтанд оролцох буцаад бүгд ирүүл сар бол Монголд авирах тэр бүх процессыг хариуцсан ажилласан. Тэгээд Жан Хогийн найруулагчийн хувьд ч гэсэн сая Холливуудад төгсөн ярилцлаган дээр нэг маш гоё зүйлийг дурдсан байсан нь бид нар бас айгүй юм гоё мэдрэмж өгсөн. Тэрэндээ юу гэсэн байсан бэ гэхээр Монгол одоо хүмүүс яагаад Монголыг оролцуулсан бэ гэдэг тэр одоо Аз дэлхийд даяараа амар гайхаад байгаа байхгүй. За 3.5 сая хүн амтай. Гэхдээ бусад одоо энтгэх Малайз нь яагаад ороогүй, Хятад нь ороогүй хахад Монголыг яагаад оруулж байгаа гэдэг. Тэгээд найруулагчийн зүгээс Монголыг бол маш юм одоо юу гэх юм өвөрмөц шалтгаанаар бид нар сонгосон. Магадгүй нөгөө бидний одоо монголчуудын гаргасан анхны төслийн санаанаас энэ нэвтрүүлгийн санаа үүссэн. Би яг асууж ирсэн хариулчлаа. гэж хэлсэн нь бас үнэхээр юм гоё мэдрэмжийг бид нар төсөн. Тэгээ альва зүйл бас юм тууштай бөгөөдтэй зүгээр өөрсдөөсөө нэр ичтлээ ингэж жоохон мөрөөдөж чадаад тэрний хөдлөө явж чадвал бас юм болгон бас юм боломжгүй зүйл биш юм байна штэ гэдэг л юм мэдрэмжийг авсан. Маш гоё бас мотивашн байна. Яг л миний бодож ирсэн зүг байна. Түрүүн өөрөө чи ярихад ялчгүй яг энэ 3 дугаар сизнийг юм олон улсын чанартай болгох сэдлийн та нар өгцөн байна шүү дээ тийм үү? 50-50% гэсэн тэрийн Netflix дээр нөө солонгосууд өргөжүүлсэн байна. Харин тийм. Тэгээд манай төслийн багт бол яг энэ төсөл дээр 5 оны бүрэлдэхүүнтэй ажилласан юм. Тэгээ олон улсын байгууллага яг юм төслийн менежмент суурьтай. Тэгээд мэдээч хэрэг нөгөө харилцаа, гадаад харилцаа холбоо, орчуулга талаасаа ч гэдэг юм уу те. Бүх юмн дээр маань яг юм 5 гар нэлээд ажилласан байхгүй. Тэгээ энэ 5 хүний маань аль нэг нь байхгүй хахад л энэ төсөл амжилтгүй болох магадлал асар өндөр байсан. Тэгээд яг зөв цагтаа зөв баг бүрдүүлж чаддаа энэ төслийн арт бас ингээ гараад бид нар үнэхээр бас яг юм төсөөлөл маань эх орноо дэлхий дахинд ялангуяа дэлхийд даяар ингээ тархан суудсан байгаа монголчуудын нэг дотор байгаа юм жижигхэн галыг нь асааж чадсан болов үнэ гэж ингэж бодоод байгаа. Тэгээд юусэн юм ямарваа нэгэн юм төсвийн дарамтгүйгээр те
их орно ангиас сурталчилж чадсандаа л айгүй их олзуурхтай. Энэ бол бидний хувьд маш том ялт байлаа л гэж харж байна. Би юм үзэхдээ л нүднээс нулимс гарах нь ховор хүн байж идэл Netflix-ийн шоугаар монголчуудыг хараад ялангуяа тэр сүүлийн эпизодуудыг үзээд бүр миний нүднээс бүр нулимс гоцсон шүү дээ. Тэгэхээр бусад хүмүүст бүр яаж туссан нь бол би бол бодхоос сайхан биш дээ бас тий. Бид нар бүгдээрээ бахархаж байгаа бас ив нэгдэлтэй болж байгаа. Улсаараа бахархаж ин тэр бүх зүйлийг хийж байгаа танаа хамт болно. Бас дахин баярлалаа гэдгээ бас хэлээ. Баярлалаа. Тэгээд нэгэн тал өсвөр насныхан луу чиглэсэн те хайрлаа, халамжлаа гэдэг ийм одоо кампанид ажил өрнөж байгаа учраас энэ дээр бас нэг зүйлийг хэлчмээр байгаа. Нэвтрүүлгийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудал. Судалгаагаа амар нарийсан гэсэн те. Нэгдүгээрт Солонгос талаас, Netflix талаас бол бүр үнэхээр маш өндөр зэрэглэлийн судалгаатай орж ирдэг. Энэ тамирчдыг сонгон шалгаруулад хамгийн сүүлийн шууд одоо шийдвэрт Spark гэж ямар ч нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нар аль болох Монгол улсаа төлөөлөх боломжтой те тэр бүгдийг ингэж санал болгож бүх судалгааг нь давхар хийж өгч байгаа. Тэгэнгუთ сонгон шалгаруулалтан дээр хамгийн түрүүнд тавьж исэн шалгуур нь юу байсан бэ? Энэ одоо дараа чи одоо энэ нэвтрүүлэгчүүд юм уу дэлхийд дахин дөр ямар ч одоо зөвхөн спортоор биш бизнес урлаг соёлоор ингэж өрсөлдөх хүмүүст бас гоё юм анхааруулга болж магадгүй гэж бодоод байгаа. Юу байсан бэ гэхээр тухайн хүн олимпийн байна уу, мундаг цол дэвтэй байна уу, тэр бүхэн бүр огт хамаагүй. Та өмнө нь өсвөр наснда ч юм уу хин нэг бүл идэж байсан уу? Цагдаагийн газар та ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан уу? Тэр одоо материалын хүртэл цагдаагийн ерхий газараас бид нар бүх тамирчдыг ингэж бүрдүүлж өгч ирсэн. Тэнгуут энэ бүхэн маань нийгэмдээ зөв зүйлийг уриалдаг уу ч гэдэг юм уу те буруу зүйлийг уриалж ясна ч гэдэг юм. Энэ бүх шалгуур маань тэр шалгууруудын хамгийн ихэнд байсан гэдэг нь маш сонирхолтой бөгөөд анхааруулжтай байгаа. Тэгэхээр одоогийн өсвөр залуучууд маань яг л нэгэндээ эерэг зүйлээр одоо уриалдаг халдварлуулдаг байгаасаа те. Тэгээ тэр буруу дайгуу хатууч гэдэг юм уу те. Тийм байвал цаашаа бид нар хинч болж магадгүй шүү дээ тий. Тийм учраас ирээдүйд болох тэр зам маань гоё юм дартан амжилттай байхын тулд одоо энэ өсвөр наснаасаа бид нар эхлэх ёстой юм байна шүү. Ярваа нэг үейтэнгийн дээрлэхэлж гэдэг юм уу тийм зүйлийг үздэхүү, төвчдгүү те. Бусдаа илүү гэж тусалдаг, дэмждэг тийм байгаасаа хамтдаа хөгждөг. Одоо нөө спорт гэдгээ хүртэл хамт хийдэг тийм ээ. Нэг нэгэндээ эргээр нөлөөлдөг. Одоо өсвөр насндаа ч гэх юм уу дээрлэхэл үлдсэн бол чаа ингээ амжилт гаргах чинь те. CV-н дээр ч ингээ бичигдээд явна л гэсэн үг шүү дээ. Амьдралын CV-д. Тэгэхээр яг CV-гээ өсвөр насны хүүхдүүд маань яг өөрөө л бэлтэн тэгэхээр яг нэгэндээ гоё эерэг үйллийг уриалдаг те. Спортоор хичээлдэг ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл дээр бас өсвөр насны анхаарал. Нийгэм маань ч гэсэн өөрөө тэр чигээрээ нэгээ буулдаг гэдэг зүйлийг бүх насныханд бас байхгүй болгомоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ч гэсэн одоо энэ нөгөө Facebook маань Монгол зах замбраагүй гэдэг шиг энэ дээр маш их янз бүрийн насныхан ирэмгүй бие нэг буулдах болгоомжгүй хэлэх нөө лайв гэл олон зүйлүүд. Эндээс бас үлгэрлэл авч байгаа баг. Тэгэхээр би нэг сүүл нэг судалгаа харсан баг. MIT-гийн судалгаа гэж байт юм бэлээ. MIT-гийн судалгаан дээр яг юу гэж яасан бэ гэхээр нэг хүн ингээд захим ертөнцч гэдэг юм уу те нийгэмд ингээд буруу үйлдэл үлгэр дуурайл үзүүлэхэд бус хүмүүсийн дуурайх магадлал 80% байт юм байна л та. Тэгэхээр бид бүхэн одоо гарцаар гарч явахтаа ч гэдэг юм уу те яг хамгийн ихэнд гарсан хүнээсээ дамжуулж яг тэр үйлдэлээ дуурайх магадлал байдаг. Одоо захим ертөнцид комент бичээл та те нэг хүн хамгийн ихний комент яг ингээд бүлийцэн тийм муухай комент байвал яг ингээд тэр комментийг хараад дуурайх магадлал ингээд 80% байдаг. Тийм байдаг. Тэгэхээр бид бүхэн одоо бичгтэй ч гэдэг юм уу те захим орчинд юм бичихтэй одоо нийгэм дээр гарч байгаа үйлдэлүүдтэй илүү яс суртахуунтай байх хэрэгтэй гэсэн судалгаа өгд юм л. Яг тийм байд. За тийм. Тэгэхээр зөвхөн өсвөр насч биш, ер нь насан туршидтын төвшөнд те наст болгонд л яг энэ дээрлэхэлт болоод ялгарлан гадуурхалт байгаа шүү дээ. Манай дотоод хурцуулаад энэ нөгөө нэг сошиалын хэрэглэн зарим талаараа буруу тийшээ хийвэ гэдэг ч юм уу. Сая жишээ нь манай нэг оролцоогч жоохон нэг даалгавар дээр алдахад л юу болж байгааг харсан. Нийгэм даяараа яаж юм те тэр тамирчин лөө тэр дайрч бичиж байгаа мессежийг хараад бүр өмнөөс нь ингээд сэтгэл өвдөж байгаа. Бид ч гэсэн одоо нэвтрүүлэгт анх орохдоо ч гэсэн яг л энэ эрсдлийг давхар тооцоочлоо орчлоо байгаа л та. Хэрвээ монголчууд маань эхний дугаар дээрээ хасагдсан бол
би ингээ яг тэр нэг ирэх мэдрэмжийг бүр төсөөлмөр байгаа байхгүй. Бүр үнэхээр аим шиг та тий. Тэгэхээр аль болох битгий тийм байгаа чи. Тэ. Сошиал орчин айгуу гоё яаж юм зөв эерэг байдлаар авчлах. Гэхдээ яг хөө тэр ингээл дандаа муу муухай юм бичиж байгаа хүмүүсийг хараамгаа дандаа locked profile тий. Нэг юм зорилттой хүмүүс байгаад ингэж би чи одоо медиа салбартаас муучгүй нэг хэдэн жил бас ихэвчлэн зорилттой нэг хүн байгаад байна уу, цаана нэг өөр хүн байгаад байна уу гэж харахаар яагаад ингэдгийг ингэж бас бодохоор тиймэрхүү зүйл их үл. Гэхдээ манай хандааг бас тал хэсэг нь талаас илүү өмөрч байгаа эрэг хүмүүс бас их байна. Тэрийг бас хараад баярлжлаа. Мэдээж сая сонгон шалгаруулалт хийхдээ маш олон тийм судалгаа маш олон хүмүүсээ сонгож байгаа шүү дээ. Тийм болохоор яг ингээд хандаа маань үнэхээр мундаг болоод тэнд сонгогдсон байгаа. Тэгээд яг хандагийн төвшин тэгэж хөрсөлдөж өөрөө тэгэж хөрсөлж чадахгүй байж тээ. Зүгээр зурагт үзчихэж ингээ муулаад байгаад нь бас ингээ гайхаад байгаа байхгүй би. Тэгтээ яг тэгэл хүний яг нөгөө хүн төрөлхтний бас хийдгэл юм л да. Зурагт үзэж байгаа ямар нэг комент хэлдэг. Facebook ялангуяа амар токсик ёо. Би бол яг энэ сонгогдсон 6 тамирчинда 8 тамирчинда айгуу сэтгэл хангалуун байгаа. Тэгээд эн чинь зөвхөн нөгөө олимп шиг шууд биеийн хүчний тулаан бас биш шүү дээ. Нэг талаараа шоу нэвтрүүлэгтэй бид нар одоо үндэсний бүхийн 6 тамирчин ч юм уу, жүлөөтийн 6 тамирчин, кроссфитийн 6 тамирчин сонгоо явуул бас нөгөө Монгол гэдэг ондоошлол ялгарлаа харуулж чадахгүй болчихж байгаа байхгүй. Зөв. Тийм учраас нөгөө тухайн спортын төрөл нь тухайн орондоо хэр нэр хүндтэй юм бэ? Хичээллэгчдийн тоон хэд юм бэ? гэдэг зүйлүүд чинь бас энэ шалгуурт ингээд нөлөөлөж байна. Тэгээ нөгөө хорт хүчтэй, уян хатан байдал ч гэдэг юм уу. Энэ бүх ингээд шалгууруу маш нарийн юм шалгууруудаар бид нар чинь нийтдээ 200 гаруй тамирчдын лист. Тэндээс яг 3 шатны юм ярьцлаганд орсон 35 6 тамирчин байгаа байхгүй. Тэгээ тэндээсээ хамгийн сүүлийн одоо сонгон шалгаруулалт. Пөх тийм их тамирчин орсон юм л. Оо амар яалтчгүй юм. Зөвхөн тамирчидээс урлагийн төлөөлөөч байсан, манай жүжигчдээс байсан, дуучдаас байсан, инфлюенсерүүдээс байсан, бүр одоо гал сүнөөч тусгай албанд ажилладаг залуучууд ч байсан. Nice. Тийм тэгэд энэ шоу маань энэ төсөл маань цаашаа үргэлжлэх болов гэдэг зүйлийг би гэлтгүй монголчууд манаас харж байгаа. За манай дөрөвт үлдсэн учраас бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа. Өшөө цаашаа явах бах, яахыг бах. Хэрвээ топ 3, топ 4-т үлдчих юм бол дараа нь юу байгаа бол дэлхийн Америкийн физикал 100 гарах уу, Италийн физикал 100 гарах уу гэл. Олон зүйл тэгэнгүүт дэлхийд өрсөлдөх юм байна гэл. Иймэрхүү зүйлсийг их харж байгаа байх л та. Тийм одоо физикал 100 одоо нэвтрүүлэг маань бүр франчайз болоод Европын орнол ялангуяа гарч байна. Ерхий продюсерын зүгээр ч гэсэн Африк твд ч гэсэн зохион байгуулна гэдэг ийм ярилцлагыг бол өгсөн байсан. Тэгэхээр одоо Италид ямар ч гэсэн зохион байгуулах нь тодорхойлоод зураг авалт нь хийгдэж дууссан. Netflix дээр аль хэдийн ингээ хүлээлгэнд байж байгаа тийм. Гэдэг ч юм уу. Магадгүй энэ шоу дэлхийн хэмжээнд зохион байгуулах өндөр боломжтой. Дэлхийн одоо физик. Nice. Энэ шоунд оролцох монгол тамирчид маань ч гэсэн бэлэн байх шаардлагатай. Бид бүхэн ч гэсэн одоо Netflix-таас цаашдын хамтын ажиллагаа маань юу байх вэ гэдэг дээр бол Spark Agency-гийн зүгээс одоо дараагийнхаа ажил төслүүдийг ингээд хамтарч ажиллаад ярилцааж явж байгаа. Тэгээ зөвхөн энэ шоу чинь ерөөсөө ингэж жим гаргачлахаас байгаа. Цаашаа ингээд зам болох тэр зүйлэн ч гэсэн бид нар хийх боломжтой байна гэж ерөөхдөө хараад байгаа. Тэгээд магадгүй Монголын кино салбар маа те контентын салбар маа Netflix дээр байших тэр мөрөөдөл бас биелэж болох бах. Netflix дээр кино урлагийн салбарын маань мөрөөдөл өгдөг үсэн энийг тамирчид нь аваарч байгаа юм шүү гэдэг. Үнэхээр яг оролцож байгаад нь би бол үнэхээр бахархсан л та. Тэгэл Netflix-ээр би өөрөө Netflix-ээр ингээл K-drama гэдэргээл үзэл яваад байдаг. Тэгэл яг ингээд физикал аашаа гараад Монгол сабтайтлтай гараал ирэхээр яг ингээд дотор агшаал Монгол сабтайтлтай ороод ирсэн байна гэл. Тийм. Монгол тамирчдаараа үнэхээр бахархсан. Оролцож Солонгост хэр удлаа? Би Солонгост 5 жил суралцаад ирсэн. 5 жил суралцаад ирсэн. Ерөнхий яг монголчууд их очдөг л да тий. Тэнд их сурж байгаа. Ер нь энэ харахаар залуучууд монголчуудыг хэр хүлээж авах вэ? Ерөнхий ингээд чиний хувьд гадна байдал одоо байгаа байдал гэдэг үсцээрээ эсвэл монголчуудыг одоо юу гэдгийг те бие бэлтрийн хувьд ч гэх юм уу ямар нэг байдлаар яаж хүлээж авах вэ? Яг нэг үг ярих. Яг нэг үг ярихад яг монголчууд гэхээр яг нэг одоо гадаад оюутнуудын хувьд гэх юм бол ингээ морио унаал хөдөө ингээл амьдэрдэг хүмүүс гэж боддtiin байлаа. Яг ингээд миний хамт сурчсан оюутнуудын хувьд гэх юм бол тэгээд яг монголчуудыг ингээ ажил хийгээд үзэхээр одоо хар ажил хийн штэ те тэгэнгүүт хайгуу нэг тийм
хүчтэй хүмүүс байд юм байна. Амар тийм бяртай хүмүүс байд юм байна гэд. Иса юу лөө. Тий, Исагийн айл нүлгэлтэй ажиллаад шүү дээ. Тэрийг бас монголчууд бүр эзэлсэн шүү. Тэрийг бол ганцаараа том хөрөгч мөрөгч зөөх гээл тий. Тийм тэнгуүтэй ингээд монголчуудыг ингээ нэг гоё ч гэх юм уу муухай ч гэх юм уу нэг юм одоо солонгосчууд юм хийхдээ амар тийм системжил хийдэг байхгүй юу? Одоо энийг хийхдээ заавал энэ үйлдэлийг хийж иж ингээд хийх ёстой гэхээр яг монголчууд яг монголчлоод өөрсдийнхөө аргаар шиг тийм үү залхууч гэх юм уу сэтгэхэд айгүй нэг тийм тэгэж ярьдаг. Тэгээ монголчуудыг айгүй нэг тийм гүйлгээ ухаан сайтай тэнгуүтэй амар бяртай тийм хүмүүс л гэж дүгндэг гэдэг. Тийм японочууд солонгосчууд эдэр чинь нэг ингэж байх хэвээр аяга ингэж байх хэвээр бол яг энд нь байлгана энийг өөрөөр өөрчлөх боломжгүй гэж магадгүй боддог сурцсан байдаг. Тэгвэл монголчууд энийг бол өөр тавьж энэ аяыг солиод оронд нь их ундаа хийж байдаг ч юм. Магадгүй тэр талаараа хөгжсөн хүмүүстэй сайн талч байна, муу талч байна. Хүмүүсийн үзэгчдийн манай контентыг үзэж байгаа үзэгчдийн шууд зүгээр асуух гэсэн хөнгөн асуултууд байгаа. Жишээ нь яагаад хятадууд ороогүй юм бэ? Тийм хятад бол өөрөө нөгөө Netflix-ийн платформыг хүлээн зөвшөөрдөг байна байхгүй. Тэгэхээр хятад Netflix угаасаа гардаггүй болохоор тийшээ одоо чиглэх ямар ч боломжгүй л гэсэн. Гэтэ хятад руу бол одоо туркерч гэдэг юм уу дамжиж ингэж үзэлт нь бол орж л байгаа аахгүй ш найдаж. Тэгж л байгаа л да хятадч тэгэл нөгөө VPN гэдэг юм ашиглаад ч юм уу тий үзэлтэй. Тэгээд хоёрдугаар тэгэхээр яг Австрали ТV-д чи олон улсын тэмцээн уралдаанд угаасаа Аз ТV-с гэл ингээл орчдөг тий. Саксон бомбог юу гэдэг чинь. Тэгээд Турк, Австрали, Аз хүмүүстэй өрсөлдөхөд зарим нэг талаараа хүчний тал дээр шудраг биш байна гэдэг ч юм уу. Иймэрхүү гомдол зөвхөн Монгол гэлтгөө бусад Азийн орнуудаас ч гэсэн ирсэн баг. Энэ тал дээр ямар нэг шоу мэдээл юм байна. Тийм мэдээж яриг одоо нэвтрүүлэгт оролцсон 8 орныг ингээд харуул хамгийн одоо ойролцоон л манахаас 4 дахин их хүн амт Австрали байгаа шүү дээ. Тэнгуут тэрнээс дээшээ ингээд бараг 44 дахин их юм хүн амт улсууд байгаа байхгүй. Тэгээд ингээд харахаар бид бүхэн үнэхээр энэ бүхэнтэй одоо түрүүний хэлсэн шиг нөгөө Солонгост өмнө нь монголчуудыг яаж хардаг байсан юм. Энэ нэвтрүүлгийн дараа монголчуудыг тухайн улс орнуудад тий Аз, Европ ямар өнцгөр харах бол тэр хардаг өнцгөн ч гэсэн ингээд шал өөр болох байх гэж. Аялал жуулчлал ч гэсэн нэмэгдэх тий. Тийм. Тэгээ одоо яг тэрнтэй холбоотойгоор жишээлбэл TikTok дээр ч гэдэг юм уу Instagram дээр ерөөсөө л Монголын хайлт, Монгол бүхийн хайлт 93 наадмын хайлт илэрч золвол бүр огцсон баг пуужинцэн гэж хэлж болно. Бид нэр илэрцгийг харсан чинь яг энэ physical age-аас өмнө солонгосын том биетэй Минжээ юу лөө. Тий. Минжээ Монголд 100 ирсэн юм байл ш нь бөхчүүдтэй бэлтгэл хийгээд. Тийм байл. Манай Монгол бөхчүүд чинь балж 50 явуулсан байл ш нь. Ара фестивалд ирсэн. Тэгээ ер нь нөгөө үндэсний бүхийн тамирчдын хүч чадлыг бол хамгийн их мэдрээж авсан байхгүй. Тэгээ яг тэр контентыг үзчихэд нөгөө Минжээ чинь нөгөө нэг монголчуудтай танилцаад монголчууд үгэж орж ирсэн чи Монгол бүх гэсэн чинь нэг солонгос нь жидгтээ эдрийг бол нухчны өстэй мэт юм ирсэн чинь чимэг бол үгүй Монгол бүх арай өөр юм билээ. Бараг нэг айц төрөд байгаа байхгүй тий. Яг нөгөө хийштик нь ороод ирлээ гэдэг шиг. Солонгосын нөгөө холимогдлооны тамирчин багийн ахлагч ч гэсэн яг Монгол төрж үндэсний бүхөр хичээлжсэн бэл. Оо тийм үү тий. Тэрнээс гадна одоо энэ чинь ингээл төрлийн хүмүүс орж байгаа ш. Тэнгүүт яг хөө зарим мөрөөдөл байгаа нөө танк гэдэг том хүн яриад байгаа ш. Одоо манайхаар бол орхоо хэлээд та. Ийм 2 хүн байж болоогүй мó гэдэг ч юм уу. Эсвэл нэг нь одоо өөр 2 арслан явуулж болоогүй мó гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс их хүмүүс зүгээр нөө зор зоргоор л бичиж байгаа юм л тий. Тэгээ энэ дээр нөгөө нэг сонголтууд дээр за нэг ийм хүн байх хэрэгтэй гэдэг бүр юм цаанаас нь тавьсан байдгүй тий. Жингийн хуваарь. Зөв. Нэмэх 50, 60, 70, 80, 100-аас дээш гэдэг. Тэнгуут одоо жишээ нь манай дээр 100-аас дээш гингут орхон баяр алч орж ирж байгаа. Тэгж. Сэлгэнт нь 5 гэрэл. Тэнгуут орхон баярын оронд жижиг биетэй эрэгтэй хүн оронгууд эмэгтэй том биетэй байх шаардлагатай ч гэдэг юм уу. Энэ 6 дээр аль нэг тамирчин нь солигдоход л баг бүттэн солигдох магадлал маш өндөрөөс аахгүй. Тийм байна те. Нэг стратегийн хувьд ч гэсэн. Тэгээд эрсдэл гэж зүйл байна. Тэгэл тамирчтайгаа харж хахад айгүй эрсдэлтэй гимтчгээр юм их байгаад байгаа те. Гимтэл гэдэг чи өөрөө ямар хэцүү вүлээ. Орхойгийн хувьд ч гэсэн тэгэл нөгөө аргашаа нөгөө том илсэн гэл саун маун гэл идэр чинь бол эрсдлүүд амар их гарах юм байна. Өмнөөс нь баг өвдөжлээ л тэгэл саунгуудаа өөрөө баг барьж авах гэдэг. Тэр багныг удаан барьна гэл тэнгуүтэр шуу гар шүрмэс гимтэх магадлал өндөр гэл олон зүйлс энэ эрсдлүүдийн талаар тийм Солонгосын тал бол үнэхээр яг мэрэгжлийн төвшөнд ажиллаж чаддаг ийм хамт олон байсан. Тэгээд тамирчдыг бол мэдээж яриг гимтэл бэртлийн бүх даатгал бүх хэмээн Солонгос талаас
хийчихсэн байсан. Тэгээд бүхий л одоо тамирчдыг ая тухтай байх тэр боломжуудыг бүрдүүлсэн. Зарим зураг авалтууд нь бүр ингээ бүтэн 24 цаг үргэлжилсэн зураг авалт гэсэн 2 3 байсан байхгүй. Тэнгууд тэр тамирчид чинь ерөөсөө ямар ч нойргүйгээр нөгөө тэмцээн уралдаанаа үзэх, интервьюд оролцох ч гэдэг юм уу, тэ шоу зураг авалтанд оролцох гэл. Тэгээд нөгөө хүн чинь нойргүй ялангуяа ядарсан үед бэртэх магадлал ч гэсэн маш өсдөн шүү дээ. Тэгэхээр тэр одоо эрсдэл болгоны тооцсон тэр хамт олон болол ерөөсөө зураг авалтын ард ажиллаж ирсэн. Манай Монгол талаас ч гэсэн эрсдлийг бас тооцоолж харж одоо жишээ нь даатах нь гэдэг ч юм уу Монгол тамирчтай инглээ явуулж байгаа учраас тиймэрхүү зүйлснээс хэр байсан бэ? Тийм байсан. Олон улсын л ерөөсөө даатгал тэр чигээр хамгаалчихж байгаа. Тэгээд энэ тамирчид чинь өөртөө ч гэсэн одоо дэлхийн аваргын тэмцээний хойшлуулах, оролцохгүй байх өнжигч гэдэг юм уу те. Зөндөө юм одоо өөрсдөө хүртэл эрсдэлүүлж шүү дээ. Эрсдэлүүлж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ өөртөөнд ч гэсэн бас их орноо бас өндөр зэрэглэлт сурталж альчсан юм даа. Тэгэхээр баяртай. Орхон баяр бол шууруулж шүү дээ. Сүүлээд Instagram дээр. Бас нэг зүйлийг асуухаар энэ нөгөө нэг цаашаа энэ тамирчид маань өөрсдөө одоо жишээ нь би хүртэл ингээл үзэл хувьяасаа бодож за одоо манай холимогдлооны тамирчин айгу бол энэ тэдгийн кинонд баг авахар л юм байна да гэж баг харж байгаа байхгүй юу. Тэгээ иймэрхүү саналууд хүртэл дагаад ирэх магадлал их байдаг бах. Тэгээд сүүлд жишээ нь зүгээр дотоодынхоо зүгээр нэг ярьцлагын контент орох гэхэд л айгу удаан хүлээлгтэй ийм зөвшөөрөл авдаг л манай Санжагийн подкастт бас 2 нь орсон байсан. Их удаан хүлээж ажид оруулаа гэх жишээ нь. Иймэрхүү гэрээний асуудлууд нь хэрэг байд юм бэ? Гэрээ бол бүр үнэхээр яг нөгөө Холливуудын жүжигчдтэй хийдэг тийм маш хатуу бөгөөд нарийн гэрээ байсан. Манай эйженситэй хийж байгаа гэрээнч тэр оролцогчтой хийж байгаа гэрээнч тэр. Тэгээд нийт оролцогчдын маань тэр чүүднээс одоо бид нар чинь жил хагас энэ дотор байгаа юм гаргаж чадахгүй гэр бүлийнхэнтэй ч хэлэхгүй юм шиг нууцлалтай явж байгаа байхгүй. Тэгээд яг тэр нөгөө эхний дугаар цацагтахад бөөндөө ингээ үзээд яг энэ дотор байгаанууд ингээ гараад аюу гой болсон. Тэгээ тамирчдын маань гэрээний хувьд бол 11 сарын 18-нд сүүлийн дугаар цацагдаад тэрнээс хойшоо 2-7 хоногийн дараа ер нь нөгөө контентод оролцох реклам зар сурталчилгаа боломжууд нь нээлттэй болох. Бас сансныг бол тийм ч урт биш. Уян хатан бас нөгөө хүмүүсээ боддөг юм байна тийм ээ. Тиймэрхүү зүйлс байдаг юм байна. За өнөөдрийн урилгыг ямар ч зүйл хүлээж авсан та хоёртоо маш их баярлалаа гэдгээ хэлье. Тэгэд энэ 365 хоног үр хөвгтэй хайрлаа. Анхаарай. Анхаарал тавья гэдэг энэ хүрээнд өөр цагдаагийн албанаас бас хийгдэж байгаа зүйлс юу байх вэ? Одоохондоо бид бүхэн яг контентын төвшөндөл явж байна л та. Тэгээд цаашлаад одоо боловсролын байгууллагатай хамтраад тий сургалт хүмүүжлийн ажил хийх, эвент зохион байгуулах зэрэг маш олон кампанид ажлуудыг төлөвлөсөн байгаа. За энэ 365 яг концепцийнхаа хувьд гэх юм бол 12 сарын 5-нд эцсийн контент нь яваад дуусах ч гэсэн яг 365 хоног өдөр бүр анхаарч хайрлаа гэдэг яг том агуулгаараа харуул энэ маань үргэлжлээд дараа жил тэрний дараа жил хүртэл ингээд үргэлжлээд явах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдийг харахаар яг нэг дүүргээрээ сургуулиуд цэцэрлэг за хан уул эсвэл баян зүрх налах гэдэг ч юм уу энэ дүүргүүд дээр нөгөө нэг энэ бие биентэйгээ харилцах бие бинийгээ дээрлэх гэдэг зүйл маань юм харилцсан өөр байгаад байна уу гэж зүгээр миний хувийн бодол шүү бодоод байдаг. Эсрэгээр одоо хаан уул дүүрэгтэй сургуулиуд дээр гэх юм уу илүү их юм сэтгэл зүй болон гадна байдлаар дүгнэх дээрлэх тохиолдол илүү хурц гардаггүй юу гэдэг талаар асуу. Яг үнэн тий. Хаан уул дүүрэг гэх юм бол одоо хувийн сургуулиуд ихтэй шүү дээ тий. Тэнгүүт яг нэг имзэг байдлаар ч гэдэг юм уу тий. Харагдж байгаа шалтгаанаар нь одоо өмсөж байгаа идэл барьж байгаа уцаар нь ингээд би бинийгаа гадуурах тохиолдлууд ингээд байдаг. Тэрний хүрээнд ч гэсэн яг ингээд дүүрэг дээр судалгаа хийгээд яг энэ дүүрэгт ямархуу төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж чинь тий. Ямархуу төрлийн дээрлэгэлт гадуурхалт явж ин гэдгийг ингээ боловсруулсны үндсэн дээр яг сургалт тийм арга хэмжээгээ зохион байгуулалт явж байгаа. Цагаан байгууллагаас тийм. Хөдөлгөөний хувьд Spark Agency бас энэ хөдөлгөөнд оролцож байгаа маркетингийн эйженси шүү дээ тийм ээ. Тэгвэл оролцож байгаа бол ямар байдлаар цаашдаа ажиллах юм бодлого байгаа вэ? Тийм анхаарч хайрлаа гэдэг энэ компанид ажиллавал яг зөв үедээ эхэлж байгаа гэж би бол харж байгаа. Тэгээд манай Spark Agency-гийн хувьд контент талаас нь одоо дэмжин хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бид бүхний хувьд ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг юм уу те дотор нөгөө одоо өөртөө вэж хүмүүсийн хувьд ерөөсөө энэ чиглэл рүү хийх ийм нөхцөл боломжийн хувьд яг ийм цаг хугацаанд зөвөө гэж үзэж байгаа учраас
энэ компанид ажил маань үнэхээр юм өндөр хэмжээнд тий зөвхөн одоо өсвөр нас гэлтгүү гол нөгөө эцэг эхчүүд өөртөө маш сайн ойлголт авах тэр зүйл рүү яваасаа гэж айгүй хүсэж байгаа. Тэгээ цагдаагийн ерхий газраас ч гэсэн санаачлаад CUGS 25 ингээ хамтраад тий хэдийн өрсөлдөгч компаниуд ч гэсэн хамтарсан ийм нийгмийн маркетингийн төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа маш юм онцлог байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө өрсөлдөөн хүртэл байхгүй болж шүү дээ. Тийм угаасаа яг ийм нийгмийн компанид ажлуудыг хийснээр яг гэмт хэрэгч гэдэг юм уу тухайн дээрлэгэлч гэдэг юм уу тодорхой хэмжээгээр буурдаг тийм нөлөөтэй болохоор л энэ хүү ажлуудыг хийж байгаа. Одоо сүүлд гэх юм бол дээрлэхэл дэлгэрэх хэсгүү гэдэг аяны цагдаагийн байгууллагаас хийсэн. Тэгээд яг энэний хүрээнд дээрлэхэлт яг хууль бий болоод тэгээд яг хүүхэд хохирсон гэмт хэрэг яг цагдаагийн байгууллагад өмнөх онтой харьцуулахад 11.8% буурсан тийм үзүүлэлттэй байгаа. Зя урилга хүлээж авсан маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн подкастны минь цаг өндөрлөж байна. Тэгээд дараа эргэн уулзахаас эрүүлэг дэвшүүлье. Ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье юм уу? Эрүүлэх сайн сайхныг хүсье. Нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэндээ ч гэсэн эрүүлэх сайн сайхныг хүсье. Тэгээд хүүхдүүдтэй бас анхаарал хандуулаарай. Дээрлэхэлт бас байх болохгүй гэдэг зүйлийг бас анхааруулаарай. Дээрээс нь хүүхдүүдээ бас 365 хоногийн турш гэлтгүү цаашдаа бас насан туршдаа бас хайрлж хамгаалж байгаарай гэдгийг хэлье. Тэгээд эрүүлийн их байцгаагаараа баяртай үзэгчтэй. За. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй.